бусад төрлийн мэдлэг чадвар тийм ээ одоо ихтэй сургуулиудад суралцж байхдаа бид нар янз бүрийн мэрэгчлэр чадвараар одоо суралцдаг. За жишээлх юм бол бизнесийн удирдлага, маркетингийн ухаан, за тэгэд эмч, багш гэх мэтлэн одоо ямар ч чиглэлээр суралцсан гэсэн бид нар тэр ухамсартай, ёс зүйтэйгээр одоо тэрхүү чадвараа ашиглах тэр боловсролыг юусоо орхигдуулаад байгаа юм шиг санагдаж байна л да. За жишээлх юм бол одоо бизнесийн удирдлагыг тийм ээ тэр ямар ч ёс зүй заахгүйгээр ингээд зөвхөн одоо тэр мөнгө олох, за мөнгө олохын төлөө тэр менежмент хийх гэдэг ч юм уу. Ингээд зөвхөн ийм талаар нь заагаад ахаар чинь тийм ээ бид нар бол одоо мөнгө л олохын тулд одоо ямар ч хамаагүй бизнес хийх гэдэг штэ ухаанда хүний наймаа гэдэг юм уу тийм ээ. За тэгэд арх дарс, арх тамхины бизнес байдаг юм уу. Одоо асар их одоо мөнгө орлого олох боломжтой бизнесүүд тийм ээ. Тэгэхээр одоо тиймэрхүү бизнесүүдийг хүртэл хийч гэдэг штэ тийм ээ. Хэрэв мөнгөний төлөө гэж явах юм бол гэтэл хэрвээ бид нар ёс суртахуун, ухамсар зэргийг нь хослуулаад ингээд тэр боловсролыг олоод авсан байвал бид нар энэ мэдлэг чадвараа яаж одоо ямар асуудлыг шийдвэрлэх юм бэ? Нийгэмд одоо яаж тусалж болох вэ гэдэг талаас нь хамгийн түрүүнд бодож үзэх байсан. Тэгэд хэрвээ бид нар үнэхээр л тэр ямар нэг асуудлыг шийдэж чадчихвэл одоо тийм ээ үнэхээр үр өгөөжтэй байж чадчихвэл мэдээж хэрэг тэр мөнгө гэдэг зүйл чинь өөрөө аяндаа дагалдаад ирдэг зүйлсээ.